Тоолго номоор буюу Израильчуудын цөлийн аяллаар дамжуулан та бүхэн маань өөрсдөө сүнслэг аяллаа талаар маш олон зүйлийг сурч байгаа гэдэгт итгэж байна. Тэгэхээр өнгөрсөн удаагийн хичээлээр бид тоолго ном дээр гардаг Назир хүн буюу Бурханд үйлчлэхээр өөрийгөө бүрэн зориулсан хүний талаар хамтдаа үзсэн байна. Тэгэхээр итгэгч хүн болгон сүнслэг аялалд дуудагдсан. Мөн сүнслэг үйлчлэлд бас дуудагдсан юм аа. Тэгэхээр сүнслэг үйлчлэл гэдэг бол зөвхөн пастор ахлагч нарын эсвэл хэзэг хүмүүсийн хийдэг зүйл биш. Итгэгч хүн болгон сүнслэг үйлчлэлд дуудагдсан байдаг. Тэгвэл итгэгч хүн бүр хоёр зүйлийг хийх хэрэгтэй. Эхнийх нь надад Бурханаас өгөгдсөн талант, сүнслэг бэлэг авяасууд мөн Бурханаас над өгсөн онцгой ивэл ерөөл нь юу юм бэ гэдгийг олж мэдэх хэрэгтэй. Тэгээ түүнийхээ дагуу би Бурханд болон бусдад хэрхэн үйлчлэх вэ гэдгийг мэдэж түүнийхээ дагуу үйлчлэнэ гэсэн үг юм. Хэрвээ та жинхэнэ аж аргалтай баяр хөөртэй итгэлийн амьдралаар амьдрахыг хүсэж байгаа бол хоёр зүйлийг хийх хэрэгтэй гэсэн гэдэг. Эхнийх нь Есүс таны эргэн тойронд яг юу хийж байна вэ? Түүнийг олж мэд. Хоёр дахь нь тэрхүү эзний үйлчлэлд өөрийгөө зориулж тэр үйлчлэлд ямар нэгэн байдлаар та оролцоо гэсэн байдаг. Тэгэхээр үйлчлэл бидэнд баяр хөөр бас амьдралын утга учир аж аргалыг бэлгэлдэг байна. За өнөөдөр хичээлээрээ бүгдээрээ үргэлжлүүлээд тоолго номын 9-10 дугаар бүлгийг хамтдаа үзэх болно. Тэгэхээр энэ хэсгийг бид итгэлээрээ явах зам гэж нэрлсэн байна. Тэгэхээр цөлд аялагч нэгэнд Бурхан газрын зургийг өгдөггүй. Яагаад гэвэл тэр нэгэн алхан болгондоо хорон мөч болгондоо Бурханд итгэж найдахын тулд юм а. Цөл гэдэг бол хаягдсан, орхигдсан газар биш. Харин Бурханы онцгой тэр хамгаалалтыг, онцгой удирдлага ба тусламжийг олж мэдэрдэг тэр газар. Цөлд хүн хизээч ганцаараа явдаггүй. Харин Бурхантай хамт Бурханы удирдлагын дор алхдаг гэдгийг өнөөдөр бид суралцах болно. Тэгэхээр цөл бидэнд эзэн бол зам юмаа гэдгийг, эзэн хамгийн сайн замаар биднийг хөтлөн дагуулд юмаа гэдгийг бидэнд сургадаг онцгой Бурханы ерөөлтөй газар юм. Тоолго номын 9-10 дугаар бүлэг бидэнд энэ цөлийн аялал буюу сүнслэг аяллаар хэрхэн явах ёстой гэдэг 3 зүйлийг зааж өгч байна. Эхнийх нь бид итгэлээрээ явах ёстой. Итгэлгүйгээр энэ сүнслэг аяллаар явж чадахгүй гэсэн. Хоёр дахь нь энэ аялалд бидний урд үргэлж эзэн байх ёстой. Үүлэн баг нь, галан баг нь Израилийг удирдсан шиг бидний урд үргэлж их эзэн байх ёстой гэсэн. Гурав дахь нь бүрээн дуу буюу магтаалаар удирдуулан эзнийг магтаж явах ёстой. За ийм аяллаа талаар бидэнд зааж өгч байна. Тэгэхээр Израильчууд цөлөөр аялах үед тэдний хувьд хамгийн чухал зүйл бол хүндэтгэл ба мөргөл байсан. Бид 9-р бүлгийн эхний 5 ишлэгийг харах юм бол Бурхан Израильчуудад дээгүр өнгөрөх баярыг хэрхэн тэмдэглэх ёстой вэ гэдэг зааварчилгааг өгч байгаа. Тэгэхээр яагаад заавал дээгүр өнгөрөх баярыг тэмдэглэх ёстой вэ гэж. Тэгэхээр дээгүр өнгөрөх баяр гэдэг бол Израильчууд Египтийн боолчлоос чөлөөлөгдсөн, аврагдсан, мөн итгэлийн аяллаа эхэлсэн яг тэр гараа гэсэн үг. Тэр л гараанаас итгэлийнхаа аяллыг эхлүүлсэн гэдгийг тэд үргэлж санах ёстой. Бурхан тэдэнд гайхамшигтай авралыг, энэ аяллыг, энэ амьдралыг өгсөн гэдгийг үргэлж санаж талархаж амьдрах хэрэгтэй байсан байна. За тэгвэл Христэд итгэж бидний хувьд Есүст итгэх үедээ бид эзнийг зүрхсэтгэлдээ хүлээн авч бид нар усан баптизм аавна гэдэг маань бидний хувьд сүнслэг дээгүр өнгөрөх баяр буюу бид итгэлийн аяллаа эхлэж байгаа онцгой цаг мөч байдаг. Хэрвээ хэн нэгэн энэхүү сүнслэг дээгүр өнгөрөх баярыг аваагүй болвол тэр хүн итгэлийн аяллаа хараахан
эхлээгүй байна гэсэн үг. Тэгэхээр Израильчууд яагаад энхүү аялаж явахдаа дээгүр өнгөрөх баяр болон бусад баяруудыг тэмдэглэх ёстой байсан юм бэ? Хожим тэд Шабат өдөр буюу эзний өдрийг бас тэмдэглэж эхэлсэн. Тэгэхээр энэ бүхэн нь тэднийг итгэлээ сахин хамгаалж, итгэгч хүн шиг амьдрахад үргэлж тэдэнд маш том нөлөөг үзүүлж байсан гэдгийг бид нар харж чадна. Тэгэхээр Израильчууд түүхэндээ 2000 гаруй жилийн туршид өөрийн гэсэн улс үндэстэн газар нутаг байхгүй олон үндэстнүүдийн дундуур олон соёл иргэншлийн дундуур тархаж амьдарч ирсэн. Гэтэл энэ олон жилийн дараа Израильчууд нэгдэх үед тэд итгэлээ бас Бурхны ард түмэн гэдгийг мартахгүй явсан олон нууцуудын нэг нь юу байсан бэхтэр эдгээр баярууд бас Шабат өдөр буюу эзний өдөр байсан. Тийм учраас Израильчууд гэж хэлдэг бид Шабат өдрийг эзний өдрийг сахисан юм биш, харин Шабат биднийг сахисан юм а. Энэ он жилүүдэд тэр Шабат буюу хүндэтгэл мөргөл биднийг сахин хамгаалсан юм а гэсэн утгатай үгийг хэлсэн ба. Тэгэхээр Израильчууд аяллаар цөлөөр явж явах үедээ яг дээгүр өнгөрөх баяр болох үед тэд аяллаа зогсоогоод 7 хоногийн туршид тэр газраа Бурханд магтаал хүндэтгэлийг өргөдөг байсан байна. Тэгэхээр сүнслэг аялагч нь хэрхэн итгэлээрээ явах вэ гэдэг талаар суралцахаас гадна хэрхэн бас зогсох ёстой газраа зогсох вэ гэдэгт суралцж байна гэсэн үг. Төгсгөчд Бурхан биднийг зогсгох үед бид итгэлээрээ зогсох үед бидний амьдрал дах асуудлууд бэрхшээл нь бас хамтдаа зогсдог юм а гэсэн тэр үг хүртэл байдаг. Тэгэхээр Израильчууд итгэлийн аялал дундаа Бурхан зогсгосон газар зогсох ёстой, пауз авах ёстой гэдэг энэ зүйлд тэд нэр дахин суралцсан. Зарим газартаа тэд нэр 3 хоног байрлаж Бурхан яв гэхэд тэд нэр дургүй байсан ч гэсэн явхоос өөр аргагүй. Зарим газартаа тэд нэр 3 сар, 3 жил хүртэл хүлээх ёстой байсан. Тэгэхээр итгэлийн амьдрал ч гэсэн ялгаагүй. Бид өнөөдөр үйлчилж, урагшилж явж байх үедээ Бурхан заримдаа биднийг зогсоо гэж хэлдэг. Учир нь ингэж зогссноороо бид нар илүү сайн явж чаддаг, бас илүү зөв явж чаддаг. Тэгэхээр итгэл гэж яг юу юм бэ? Итгэл гэдэг бол Бурханы яв гэсэн газарт явдаг, Бурханы зогсгосон газарт зогсдог, Бурхан хүлээ гэсэн газарт хүлээж чаддаг. Энэ бол итгэл, энэ бол итгэлийн хүн баг. За дараагийн зүйл маань цөлөөр аялагч нэгний хувьд Бурханы үг ба дуу хоолойнд маш мэдрэмжтэй, сүнслэг мэдрэмж нь өндөр байх ёстой юм аа гэж. Тэгэхээр үүл буюу тэр эзний оршихуй өдрийн цагт үүлэн багнаар, шөнийн цагт галан багнаар эзэн Израилийг удирдах тэдний урд явах ёстой гэдгийг 9-р бүлгийн 17, 18 дугаар эшлэл бидэнд хэлж өгч байна. Тэгэхээр бид Бурханд итгэхээс өмнө өөрсдийнхөө дураар амьдарч байсан явахыг хүссэн газараа явж хийхийг хүссэн зүйлийг хийж байсан. Харин итгэлийн амьдрал бол Бурханы хүслийн дагуу явхад суралцдаг зүйл ба. Тэгэхээр 40 жилийн туршид Израильчууд яг л тэр үүлэн баган буюу эзний оршихуй, Шекайна, эзний яруу алдар өргөгдөх үед тэд нар явах ёстой, харин зогсох үед тэд нар зогсоход суралцсан. Монголчууд нүүдэлчид ард түмэнтэй бэлчээрээ дагаад нүүдэлдэг гэсэн бол Израильчууд эзний тэр оршихуйг дагаж нүүдэлдэг байсан. Энэ зүйл тэд нар суралцж исэн байх нь. Тэгэхээр мэдээж Израильчууд үргэлж итгэмжтэйгээр эзнийг дагаж явж чадаагүй. Заримдаа тэд нар энэ аяллаа ард нь хоцордог ч юм уу, эсвэл замаасаа хажуу тийшээ хазаагаад явчих ч юм уу, эсвэл Бурхны урд нь алхах ч юм уу, янз бүрийн тийм тохиолдол байсан. Гэхдээ энэ болгоны туршид 40 жилийн туршид эзний тэр үүлэн баган, галан баган тэднээс хизээч холдоогүй гэсэн үг. Энэ нь Бурхны нэгүсэл ба хайр юм. Тэм учраас unfailing compassion буюу хизээч дуусашгүй хизээч зогсошгүй
хувиршгүй тэр Бурхны агуу хайр нэгүсэл гэсэн одоо энэ агуу зүйл үргэлж тэдэнтэй хамт байсан юм а гэдгийг илэрхийлж байгаа. Тэгэхээр Израильчуудын хувьд үүлэн баган тэднийг дагуулж исэн бол өнөөдөр итгэгч хүмүүс бидний хувьд их эзэн биднийг өөрийнхөө ариун сүнсээр өөрийнхөө үгээр онцгойлон хөтлөн дагуулдаг байна. Тийм учраас Дуулал номын 119-ийн 105 дээр хэлэхдээ таны үг бол миний замыг гэрэлтүүлдэг гэрэл гэж хэлсэн. Миний дэнлүү гэж хэлсэн. Тэгэхээр дэнлүү гэдэг бол яг бариад алхахтай алхам болгоныг маань гэрэлтүүлж хамт байдаг тэр зүйлийг хэлж. Тэгэхээр алхам болгонд нь Бурхны үг надтай хамт байж намайг хөтлөн дагуулдаг гэсэн үг. Тэгэхээр эртний зарлагууд, итгэлийн баатруудын үргэлж хэлж байсан Захиасыг бүгдээрээ санацгаая. Тэд Бурхны үгийн өмнө, Бурхны залбирлын өмнө урд нь гарч битгий яваарай. Ариун сүнсний урд нь гарч битгий яваарай. Харин энэ бүгдийн араас нь яваарай гэж загсан баг. Израильчууд цөлөөр явх үед заримдаа хичнээн харанхуй байсан ч гэсэн, хаашаа явж байгаагаа мэдэхгүй байсан ч гэсэн тэр болгонд Бурхан тэднийг хамгийн сайнаар, хамгийн итгэмжтэйгээр хөтлөн дагуулсан шиг өнөөдөр ч таныг тийхүү дагуулах болно гэдэгт та итгээрэй. Цөл бол хаягдсан, харагдсан газар биш. Харин цөл бол Бурханы онцгой хамгаалалтыг, онцгой удирдлагыг олж мэддэг газар. Цөл бол Бурхан надтай хамт байдаг, Бурхан намайг хайрладаг гэдгийг ухааруулдаг тийм л газар. Есүс бас дагалдагчтайгаа удирдахдаа тэднийг яв гэж тушахдаа тэдэнд ямар нэгэн тодорхой газрын зургийг бас өгөөгүй. Харин тэдэнд гайхамшигтай амлалтаа өгсөн. Тэр нь би бол зам гэж хэлсэн нь. Итгэгч хүмүүс бид нар тэр хүрх ёстой газраа хүртэл зам болсон эзэнттэй өдөр болгон хорон мөч болгонд итгэж найдаж явахын тулд. Дараа нь Есүс би та нарт туслагч буюу ариун сүнсийг та нарт өгөх болно гэж хэлсэн нь та нарын явах туулах бүх замд би та нартай цаг үргэлж хамт байх болно гэдгийг амласан гэсэн үг. Тэгэхээр Израильчууд одоо Тоора буюу Бурхны үг тэдэнд өгөгдсөн зорилгыг дараах 3 байдлаар хэлдэг. Эхнийх нь Тоора бол бидэнд Тэнгэрийн замыг заадаг юм а. Тоора Бурхны үг биднийг Тэнгэр лүү мөнхийн улс руу хөтлөн дагуулдаг гэсэн. Хоёрдугаарт нь Тоора бидэнд хэрхэн явах ёстой, мөн хэрхэн амьдрах ёстой вэ гэдгийг зааж өгдөг. За гуравт нь Тоора бидэнд Бурханд хэрхэн үйлчлэх ёстой юм бэ гэдгийг бидэнд зааж сургадаг юм а гэсэн байна. Тэгэхээр Бурхан биднийг удирдахаар үгээ хэлэх үед сүнслэг аялагч хүн тэр Бурханы дуу хоолойнд маш их сүнслэг мэдрэмжтэй байж Бурханыг сонсож явах хэрэгтэй гэдгийг энд бидэнд зааж өгч. Хуучин гэрээн дээр үүлэн баг нь өгөгдсөн бол харин шинэ гэрээн дээр ариун сүнс Бурханы үг бидний урд байж биднийг чиглүүлэхээр бидэнд өгөгдсөн байх нь. Тэгэхээр аяллаар явж байгаа хүмүүс GPS буюу хөтчийг харж явах үед төөрөхгүйгээр хамгийн сайн замаар одоо явж чаддаг тийм үү. Тэгэхээр GPS гэдэг нь Global Positioning System буюу за байрлалыг заадаг тийм одоо хөтөч байдаг тийм үү. За харин итгэгч хүмүүс бидэнд God's Positioning System буюу онцгой Бурханы биднийг одоо зүрх сэтгэлийг удирдах хаашаа явах ёстой гэдгийг чиглүүлдэг онцгой тэр хөтөч бидний зүрхэнд Бурханаас өгөгдсөн байдаг юм аа. Тэгэхээр цөл гэдэг бол зүгээр нэг эзгүй хоосон газар огтхонч биш. Еврейчүүд медвар гэж хэлдэг цөлийг. Тэгэхээр цөл гэдэг бол Бурханы үг байдаг газар. Бурхантай уулздаг газар. Бурханы үг над дээр ирдэг, Бурханы үгийг авдаг тэр газрыг цөл гэж нэрлсэн байна. Тэм учраас энэ цөлдөө Израильчууд хэрхэн явах ёстой вэ гэдгээ суралцсан шиг өнөөдөр ч гэсэн бидний итгэлийн амьдралд цөл бас өгдөг гэсэн үг байна. За ингээд цаашлаад 3 дахь зүйл маань бүрээн дуунаар явах ёстой гэдэг талаар хэлсэн байна. Тэгэхээр магтаал байгаа газарт хүч чадал, гайхамшиг, оршин байдаг.
Израильчууд бүрээн дуугаар Бурхныг магтах магтаалаар урагшаа явах ёстой талаар 10 дугаар бүлгийн 1-9 дугаар ишлэл бидэнд хэлж өгч байгаа. За тэгэхээр еврейчүүдийн хувьд бүрээн дуу гэдэг нь маш олон утгыг илэрхийлдэг байсан. За эхнийх нь бүрээн дуу гэдэг бол цугалцгаая, Бурхныг хамтдаа магтацгаая гэсэн утгыг агуулж байгаа. За мөн бүрээн дуу гэдэг нь цугалцгаая, хамтдаа явцгаая, аяллаа цаашаа үргэлжлүүлье гэсэн энэ утгыг тэдэнд заадаг байсан. Тэгэхээр зөвхөн Израилийн тэргүүн дахилч энэхүү бүрээг үлээдэг байсан байна. За би танарт маш сонин зүйлийг үзүүлье. Тэгэхээр энэ бол яг Израилаас авчирсан шофор буюу бүрээ байна. Тэгэхээр энэ бүрээний хувьд онцлог нь юу гэхээр яг өнөөдөр ч гэсэн Израилийн тахилч нар л үлээдэг тийм онцгой шофор байна. Тэгээ энэ өөрийн гэсэн бас лицензтэй цөөн тоогоор үйлдвэрлэгддэг ийм бүрээ байх нь. Тэр яг иймэрхүү л бүрээгээр тахилч нар бүрээгээр үлэх үед Израильчууд аяллаа үргэлжлүүлдэг. Тэд нар ирээд хамтдаа Бурхныг магтаж хүндэлдэг байсан байх нь. Тэгэхээр дайн тулаанд орох үедээ бүрээ үлээдэг. Энэ нь бас сүнслэг тулааны бэлэг тэмдэг болж өгдөг. Бүрээ үлэх нь хоёр утгыг илэрхийлдэг байсан байна. Эхнийх нь энэхүү тулалдаанд эзэн дайснаас биднийг аврах болно. Эзэн бол бидний туг, эзэн бол бидний ялалт юм а гэж бүрээн дуу үлэх үед ялалтыг урдчлан тунхагладаг, тийм ээ? Ялалтын уухай буюу ялалтын ийм магтаал байдаг гэсэн байна. Бүрээн дуугаа үлээгч магтах үед тэр бол магтаал гэж хэлсэн тийм үү? Энэ бол Бурхан та бол хаадын хаа юм аа. Та бол бурхтын бурхан юм аа. Та гарцаагүйгээр ялах болно гэсэн ийм магтаалын дуу тунхаглал байх нь. Тэгэхээр магтаал хаана байна? Тэнд ялалт, тэнд Бурхны гайхамшгууд байдаг. Давид хаан Давидтэй ятгаараа магтах үед юу болсныг та санаж байгаа бах. Паул, Силас нар шоронд байх үед Бурхныг магтах үед ямар гайхамшиг болсныг та бас санаж байгаа бах. Бид нэр хаадын номон дээр үзэх юм бол Йехошафат хаан Бурхныг магтах үед Бурхан түүнд агуу ялалтыг өгсөн тухай түүх бас гардаг. Тэгвэл өнөөдөр ч гэсэн та ямар ч нөхцөлд бүрээгээ үлээж Бурхныг магтах үед таны амьдралд ч гэсэн гайхамшигтай ялалтууд, тэр гайхамшигтай ерөөлүүд нь дүүрэн байна гэдэгт итгэж байна. Бүрээн дуу гэдэг бол Израильчуудад цөлд явхад чи бол ганцаараа биш юма гэдгийг тэдэнд үргэлж сануулж байсан. Учир нь тахилч бүрээгээ үлээх үед тэнд Израильчууд нэг хүн шиг хамтдаа цугладаг. Тэгээд хамтдаа явдаг байсан байна. Израильчууд цөлд аялах үед тэдэнд үнэндээ Бурханаас өөр хинч юу ч байгаагүй. Гэхдээ Бурхан тэдэнтэй хамт байсан гэдэг нь энэ аялалд хангалттай, бүр дэндүү хангалттай байсан. Тэгвэл өнөөдөр бид сүнслэг аялал, итгэлийн замаар явах үед бидэнд олон зүйл байхгүй байж болно. Харин Бурхан тантай хамт байгаа бол та бүрээн дуунаар Бурханы яруу алдартай Шекайна оршихуугаар удирдуулан ариун сүнсээр хөдлөгдөн үнэхээр итгэлийн замаар та алхаж байгаа бол тийм ээ Бурхан тантай хамт байгаа бол Имануэль хийцэн таны амьдралыг удирдах байгаа бол энэ нь хангалттай, дэндүү хангалттай гэдэгт та бас итгээрэй. Бүрээн дуу буюу ялалтын дууг дуулах үед тэд үргэлж ялз байсан шиг өнөөдөр таны амьдралд бас ялалтын бүрээн дуу уухай бас үргэлж байгаасай. Матай номон дээр үзэх юм бол тэр бүрээн дуунаар эзэн эргэн ирэх болно гэж их эзний дахин ирэлтийн тухай өгүүлсэн байдаг. Илчилт номон дээр ч гэсэн бүрээн дуунаар эзэн яруу алдартайгаар дахин ирэх тухай өгүүлсэн байдаг. Миний нэрийг бүрээн дуунаар дуутахад
бид мөнхийн улсад орох болно гэж магтан дуулдаг баг. Тэгэхээр ахын дууснараа бид Израильчуудын аяллаас олон зүйлийг өнөөдөр сурч байна. Түүний онцгой нэгэн зүйл нь өнөөдөр ч гэсэн бид бүрээн дууга чангаар дуургаж ялалтын магтаал, ялалтын тунхаглалаар эзэнд алдар магтаалыг өргөж итгэлээрээ бидний урд байгаа эзний яруу алдар буюу эзний ариун сүнс, эзний үгийг бүгдээрээ дагаж Бурхнаар удирдуулагдсан, Бурхныг алдаршуулсан, ялгуулсан амьдралаар өргөжлүүлэн хамтдаа алхацгаая. Халелуя! Бүрээн дуу, ялалтын дуу, гайхамшигтай магтаал таны амьдралд дүүрэн бэлх болтугай.